бусдад орнуудын хязгаар халахын бол тэртээ 60 жилийн өмнө энэ газар шоронд Монголын ард түмний төлөө Монгол улсын тусгаар тогтнолын төлөө зэвсгэрэн тулдаж явсан зэвсэг нэгдэхэд түүний үр сад уулзч байна. Халахын голын дайны ялалтын 60 жилийн өмнө тэмдэглэж байгаа өнөөдрийн үйл явдал Цэргийн радиосын ажиллагааг харахад 1939 дугаар оны зуны түгшүүрт өдрүүд өөрийн ирэхгүй сэтгэлд буу. Нэгмийн 1939 оны 7 дугаар сарын 11-нд Монголын ард түмэн үндэсний ард училсан хөлсөлийнхэн 18 жилийн ойгосон тэмдэглэж байлаа. Улстай яран баяр надам тэмдэглэж байсан ч дорнот хязгаар их орны маань тусгаар тогтнод аюулсан зучруулсан дайны сүдэр Монгол хүн бүрийн зүрх сэтгэл тусч нүдэнд нь далдын гоник төвшөр төрж байлаа. Хүн дөрөвтөр үед манай хүн бүр их орны хамгаалах хууль хэрэгтэй гарав ярилцахыг хүсч шаргуу хөдөлмөрлөлийн зэрэгцээ фронтод байлдаж байгаа дарга зэргүүдийн сэтгэл санааны гүн дэмжлэг үзүүлж эд материалын талаар тусалж байлаа. Энэ үед бүх үйлдвэр завод албан газар урт тасгасан цагаар ажиллаж зөвлөлт улсаас Сүхбаатар Ирээн цавар дамжин фронтод ирж байгаа чаваараа баян түмэн тамсаг улгаас цөөх бууз эвсэг галт хэрэгслийг тээвэрлэхийн тулд улсын хэмжээний автомашиныг дайчлан байлдаж байгаа ангуудад хүргэж байлаа. Тусгаар тогтнолон олоод 20 дахь он тоогооч зулгаагүй байсан манай улс 1934 онд улсын төсвийн 34.7%-ийг зэрэг дайны хэрэгцээнд зориулж байсан бол 1938 онд 52.7% болж өссөн юм. Тухайн үеийн Монголын амьдралын дүр зураг ийм л байлаа. Их орон тусгаар тогтнолон гэсэн чин санаа хүн ардын оюун санааг эзэмдэн нийт ард түмнэрээ дайны хүнд хүчрийг үрж байлаа. Монгол улсын дорнот хил болж байгаа үйл явдал өөдөн нутгийг хамран сунжирсан дайм бол хаяолыг тооцож зөвлөлтийн зэргийн дээд мандал Улаан төвхний 2 дугаар арим өөр байгалийн зэргийн тойрог 57 дугаар онцгой корпусын үйл ажиллагааг нэгтгэн өдрөдөх зорилгоор фронтын бүлэг байгуулж командлагчаар нь Григорий Михайлович Штерник тэмдэглэв. 1939 оны 7 дугаар сарын 19-нд зөвлөлтийн батлан хамгаалах ардын комиссарын тушаалаар 57 дугаар онцгой корпусын удирдлагыг армийн 1-р болгон өргөжүүлж командлагчаар дивиз командлын захирагч Жоков тэмдэглэв. Монгол ардын хөсгөл цэргийн бүх цэргийн жинжин маршалч байсан. Фронтер байгаа Монгол цэргийн бүх цэргийн жинжины орлогч корпусын комиссар Лавсран командлж байлаа. Монгол ардын хөсгөл цэргийн жинжин штабын дараагаар дивиз командлын захирагч цэргийн оперативын дараагаар Эрэндо
Их боны командлагчаар Цог, нисгүчний командлагчаар Зойсанова нар ажиллаж байсан юм. Халахын голын дайн ихэлснээс хойш байлдааны ажиллагаа ялангуяа баян цагааны тулдааны дараа өдрөөс өдөрт шатлан өргөжиж байгаа дайны үйл явцыг зогсооход тэр үед армийн бүлгийн командлын мэдлэг байгаа хүч хангалтгүй болох нь тодорхой боллоо. Ийм дөөр байгаль Урал, Сибирийн зэргийн тойргуудаас шинэ анги нэгтгэлийг халахын гол татан авчирч 5 дугаар сарын сүүлчээс эхлэн Япончуудын давуу хүчний давшилтыг зааж баян цагааны тулдаанд оролцсон зарим ангиудыг ард тал руу татан гаргаж түр амраан хүчийн сэлбэх болцоотой болсон юм. Япончууд баян цагааны нуруунд ялагдаж ихээхэн тохирол хүлээсийн дараа халахын голын районд бэхжихийн тулд дараагийн давшилтанд бэлтгэж эхэллээ. Үүнд Квантуны армийн нөөцөөс их боны 3 дугаар бригад хамгийн сүүлийн үеийн гаубицаар зэвсгэлсэн бүр моторжуулсан хүнд их боны хороо бас Порт Артураас 70 эргэн хамгаалтын хүнд их боны батарейг нэмж авчирсан байна. Бас хамгийн сүүлийн үеийн хагас автомат ажиллагаатай Герман хийцийн Орликон гэдэг зенитийн их буугаар хүч нэмэгдүүлжээ. Манай танктай толдохын тулд 1-р явган дивизийн танк эсрэг үзэх бууны бүх батарейг авчирсан байна. Квантуны армийн штаб халахын голын орчимд байгаа бүхэнгүүдээр 2 бүлэглийг зохион байгуулан давшилт хийхээр шийдвэрлэжээ. Долдугаар сарын 23-ны өглөө 7:30 минутанд Япончууд бүх фронтоор халахын гол дээр дэвсэн манай гармын зүг гал нийлээ. Манайтай захнысын 1-р цавраандан их буугаар хүч нэмэгдүүлсэн 4-5 бодлон үлдээгээд гол хүчээ зүүн хожигд гаргалаа. Япончууд 3 цагийн турш галан цэглэлд манай хөрөглөлтийн зүүн хэсэг байрсан буудлын хөлбөтийн 5-р бригад 149-24-р мот буудлын хороо 7-р мот хоёрт бригадын эсрэг хийж эсгүүч их бууныхан гол хүчийг төвлөрүүлжээ. Энэ үед хайлаастын удын орчмоор их бууны галын бэлтгэл үргэлжилсэн. 12:30 минутанд Япон зэргийн давшилт эхэллээ. Манай их бууны ангууд маневр хийж галаад зүүн жигүүр шилжүүлэн Япончуудын атакыг зогсоож чадлаа. Ийхүү Мацубарагийн төлөвлөсөн 7-р сарын 23-наас 25-ны давшилт амжилтсан байна. Монгол улсын нутаг сүмрэн орж ирсэн Японы цэргийг боцогж газар орны цэвэрлэг ерөнхий давшилтын төлөвлөгөөг Жуков 7-р сарын сүүлчээс эхлэн боловсруулж эхэллээ. Монгол зөвлөлтийн цэрэг давшилтанд бэлтгэж байгаагаа нууцлан удаан хугацааны хөргөлөлтөнд орлоо гэсэн сэтгэлийг илрүүлэхийн тулд өвөлжих тухай заавран ангиуд андрааж энэ тухай утсаар хоорондоо ил ярилцах боллоо. Дугаар сарын 1-7-8-нд хэдэн байрлалыг Япончуудад зөвхөн ухарч хөргөлөлтөнд шийдсэн байдлыг үзүүлсэн дараа ерөнхий давшилтанд
эрчимтэй бэлтгэжүүллээ. Ерөнхий давшилтанд бэлтгэж байгаагаа бүрэн үйлчлэхийн тулд агаар Японы онгоцыг нэвтрүүлэхгүй байхыг чухалчилж байлаа. Ийм учраас агаарт үе үе ширүүн тулдаан болж Орос нэгсгэгчид зориг баатарлын жишээг зүйлж байсан юм. 8 дугаар сарын 3-ны өдөр Ахмад Хустов суман дууссан боловч дайсны өмтгийг шууд мөргөнсөн нөгөөд өөрөө амир үтлээ. Энэ бол халахын голын тэнгэрт зөвлөлтийн эсвэгчдийн хоёр дахь халз мөргөлт байсан юм. 8 дугаар сарын 4-нд дэслэгч Мошин сум дууссан тул хөөгжсөн усны голсын сэрэн тас хэрхэн унгаагаад буудалдан 9 минут боцож ирлээ. Ерөнхий давшилтанд шургуулж байсан 8 дугаар сарын тэр өдрүүдэд фронтын энтэнд жижиг байлдаан өдрөөр болсон байна. Наймдугаар дивизийн 22 дугаар мордороо фронтын баруун зүгээрт нуурын овооны орчин байлдаж явахад Япончууд нэг удаа шавар бомбоор бомбуулав. Бомбогдуулсны дараа далавчтай хар шоргож бужигнахуулж төдлөгөө цусан суулгавчин дэлгэрлээ. Тэр бол Квантуны армийн бактериологийн зэвсэг боловсруулгуудтай тусгай ажруудын туршилт байлаа. 1939 оны 7 дугаар сарын эхээр Номон хам бүр довоо хайластын голын хооронд Квантуны армийн таглаас сэргийлж усаар хангах тусаанд барьж байлаа. Эдэнгийн төвн Харбинаас хойш 20 км дорших Федфанян гэдэг тусгайлан байгуулсан хотгонд байрладаг бөгөөд Дэлхийд эхэнд Сиро Ишигийн 731-р отряд гэж нэрсэн бактериологийн данхи гол хүч байлаа. Наймдугаар сарын дунд үед Монгол зөвлөлтийн цэргүүд халахын голын зүүн талд оргидж байлаа. Тэнд байгаа хүчний баруун зүгт Монгол ардын хөлсгөл зэрэг 8 дугаар морд дивиз, түүний зүүн хойд зөвлөлтийн 82 дугаар дивизийн буудлын хоёр, хайластын голын хойд 5 дугаар буудлын пулеметийн бригад, түүнээс хойш 34 дугаар мот буудлын дивизийн 2, фронтын зүүн зүгээрийг Монголын 6 дугаар морд дивиз хамгаалж байлаа. Төгсгөлийн шийдвэрлэх давшилтанд хэрэгцээтэй сум галт хэрэгслийг фронтоос 680 км зайтай төмөр замын өртөөнөөс богино хугацаанд зөөж авчирлаа. Тэр өдрүүдэд халах голын районд манай 57 мянган хүн, 542 их буу номёд, 498 танк, 385 хуйгт, 515 онгоцыг бөөгдрүүлэн татлаа.
Халахын голын орчин 8 дугаар сарын дунд үеэс бороо зогсоо завьорсноос газар нийт нь орж төр зуур нар гарангууд халахын голын хүндийг битүү мөн мөргсөн байсан тул армийн 1-р бүлгийн командлал энэ боломжийг ашиглан анги нэгтгэлүүдэн фронтод ойртуулан татаж чадлаа. Жокуин боловсруулсан ирэмдээ давшилтын дэлбэлгөөг девиз тусгайнгуудын дарганах танилцууллаа. Халахын голова бүгд наримдах Монгол ард улсын хилийн хоорондох нутаг эсгэрт дайсныг бүслэн устгах тухай армийн 1-р бүлгийн командлагчийн 8 дугаар сарын 17-ны өдрийн дөрөв тод тушаал. Япончууд Номон хам Бурдовоноос зүүн өмнө 15 км буй Манхан, Нуурын овоноос хойш 2 км буй Элис, Донгоровоноос зүүн өмнө зүг 4 км Элсэн толгод, Хайластын голын хойд толгод, Донгоровоноос зүүн хойно 6 км, Баян цагаан уулаас зүүн үргэж 5 км өндөрдөг, зүүн тийш 3 км, Яньхүү нураас хойш орших өндөрлөгийн баруун хажуу, Балгаснаас зүүн хойш 8 км, Шилийн худагаас урагш 3 км-ийн фронт дээр хоригдсон байна. Халахлалтын зурваст Японы 71, 26, 64 ба 72 дугаар явган хороо байгаанд тогтоогдсон. Эдний эсэргүүцлийн гол байрал өндөрлөгөөс 2-4 км буй хажуу. Улсын хилээс баруун өмнөр өнгөрч байна. Нөөц нь 25, 27, 28 дугаар явган хороо, 7 дугаар явган хороо, Ясукогийн онцгой бүлэг, Номон хаан, Бурдово, Жинжинсум, Дэндинсумын районд байна. Армийн 1-р бүлгийн зэргүүд халахын голова улсын хилийн хооронд бүгд наримдах Монгол ард улсын нутагт байгаа Япон барган ангиудыг бүслэн авч бүрмөсөн устгах зорилгоор 1939 оны 8 дугаар сарын 20-ны өглөө шийдвэрлэх давшилтанд шилж цохилтыг өмнө талаас Нуурын овооны зүүн элис Номон хам Бурдовоны чигт, хойд талаас Баян цагаан уулаас зүүн хойш 4 км Элсний чиглэлд хийн гэж заажээ. Ирэмдээ давшилтын гол бодлого нь бүх фронтоор нэг зэрэг давшиж 2 живүүрийн хүчтэй цогцолтоор халахын гол улсын хил хоёрын хооронд Японы зэргийн бүлэглэлийг бүслэн авч гадаад дотоод фронт бий болгон дайсны бүрмөсөн устгах зорилт тавьсан доршин. Тийм учраас давшилтын баруун зүүн жигүүрт Монгол ардын хөсгөл зэргийн 6-8 дугаар морь дивизийг давшихаар тооцоолсон байлаа. Наймд дугаар сарын 17-ноос эхлэн зэргүүд баярлан эзэж эхэллээ. Тэр үед Японы 6 дугаар армийн командлагч Аги Сурипо 8 дугаар сарын 24-нд давшилт эхэлж Монгол зөвлөлтийн зэргийг баруун жигүүрээр тогтнож хэрвээ хариу цогцолт хийвэл зүүн ирэг рүү ухарч зүүн талд гарсан Монгол зөвлөлтийн зэргийг сүмбэр орчмоор орон бүслэж Элсэн толгод Хайластын голын намганд шахаж зөхөхөөр төлөвлөжээ. Үүний тулд халахын голын районд 75 мянган хүн, 500 их хүү, 182 танк, 300 онгоц богинорсон байлаа. 8 дугаар сарын 18-наас 19 шилжих шөнө бүх фронтын хөргөлөлтөнд байсан Монгол цэргийн баярлалыг зөвлөлтийн ангиудад хүлээгэн өглөө. Зөвхөн тэр шөнө инженер Сапирын ангиуд халахын гол дээр нэмж 6 гүр барьсан байна. Оны 8 дугаар сарын 20 Нямгарыг салхигүй дулаах өглөө байлаа. Өглөөний 5 цагт үргэж голын манан хөрж эхэллээ. 5 цаг 45 минутанд зөвлөлтийн 150 бөмбөгдөж онгоц. Тэдний хамгаалан 144 сүнөгч онгоц агаарт хөрлөө. Япончуудын их буу
Зенитингийн буу удирдлагын байрыг 30 минутын турш бөмбөлдөв. Цагаарамдах минутаас Монгол зөвлөлтийн их бууж 230 минутын турш зогсоо зэвгүй галдан их бууны галын бэлтгэл хийлээ. Дараа нь 52 бөмбөгдөгч 167 сөнөгч онгоцны шинэ хэсэг хөрж дахин бөмбөглөө. Иймгүй 3 цаг үргэлжилсэн их бууны галдалт бөмбөглөлтийн дараа 9 цагт их бууны бодлогыг дайсны байрлалын гүнд шилжүүллээ. Octorgoi дулаан буужин хөрж Зөвлөлт Монголын зэрэг 70 км-ийн зурвсаар интернационал дууны сүрлэг илгуунд давшилтанд орсон. Тэр өдөр хамгийн ширүүн тулалдаан фронтын төгсөх боллоо. Хөргөлтийн батлыг хүчтэй найдвартай чанарт үлдээсэн Япончууд элсэн болон ногоон өндөрлөгт ширүүн эсэргүүцэл үзүүлж байлаа. Эдгээр өндөрлөгөө давшсан манай ангууд идэвхтэй ажиллагаагаар нь тэдэнд маневрлах бололцоо өгөхгүй байсан. Давшилтын эхний өдөр Монголын 6 дугаар морь дивиз фронтын зүүн жигүүрийн хамгаалан байлдах танк, зөвлөлтийн танкчид хэжтийн ажраад их бууны батрын хамт баргын морь дивизийг буцаагч их орны хон хилдвэрч чадлаа. Энэ өдөр манай 8 дугаар морь дивиз 5 дугаар морь дивизийн 14 дугаар морь тохрооны хамт фронтын баруун жигүүрийг хамгаалан тулдсан. 6 дугаар морь дивизийн амжилтыг 1 дугаар армийн группийн зэргийн командлал үнэлэн 21-ний өдөр энэ тушаалыг гаргажээ. Үүнд Монгол ардын хөлсгөл зэргийн 6 дугаар морь дивиз ажилчин тэрэгчний улан армийн хүчний нэмэгдүүлсэн танкын ангитай харилцан ажиллаж 1939 оны 8 дугаар сарын 20-нд тавигдсан үргийг биелүүлэхийн төлөө гарамгай баярлсан дивизийн бүх бүрэл дунд хувьяасан ба армийн группийн зэргийн зөвлөл баяр хүргэж байна. Армийн командлагч Штέρн, 1-р армийн группийн командлагч корпус командын зөвлөгч Жуков, зэргийн зөвлөлийн гишүүн бригадын комиссар Никушев гэж. Зөвлөлтийн 57 дугаар буудлын дивиз их листийн орчим Японы хэд хэдэн туршилт газрыг устгах улсын хэвдэгж очлоо. Манай таланхуудаа онгоцноос дээрэлтсэн хэрэглэж Японы 2 онгоцыг унагнаа. Тэрээр агарын зогсоочлыг тулдаан болж 16 цаг 30 минутын орчим хамаар даваад байсан манай командын байрыг Япончууд бөмбөгдөхөөр дайрлаа. 3 өдрийн төлөө зууралсан ширүүн тулдаан болж байсан давшилтын бүрдийг сааруулах улмаар бүсгэлтийн хуцааг бошгод хаюултай байсан. 21-ний өдөр Жуков 3 өдрийн зүүн талаар орон давшиж бүслэг хүрэг зэрэгтэй өглөө. 3 өдрийг бүслэн авч ирсэн байлдаанд Монгол ардын хөлсгөл зэргийн 6, 8 дугаар морь дивизийн хувьд батальон, зөвлөлтийн 6 дугаар танкын бригад гол үйлдвэрлэсэн. Иймгүй танк болон бүхтийг эсрэг хүчний бүлэглийг бүслэх 2 жигүүрийн цохилтын хүч болон ашигласан явдал сэргийн урлагт шинэ зүйл болжээ.
баруун жигүүрт 8 дугаар морьт дивизийн 22 дугаар морьт хороо ширгуу тулдаан хийсний дүнд эрс суудыг эзлэн улсынхан хилд хүрлээ. Тулдааны дараа маршал Жависон 8 дугаар морьт дивиз дээр очиж дарга зэргүүтээ уулзахтаа 23 дугаар морьт хорооны дарга дууржов танк эсэргүүцэх салааны дарга Шарав лувсан дамб нарын зэрэг тулалдаан шалгарсан дайчдыг та нар их оромж дарга нар гэж хөхүүлэн багтаж үйжээ. Ерөнхий давшилт эдисийн сууш фронтын төв хэсэгт дэлсэн ногоон хуруу хэмээх хөндрөлгийн төлөө ширүүн тулдаан болж байлаа. Япончууд хөргөлтийн хашигтай байдгийг шилэн хүч айлыг зэгтэй газар төвлөрүүлж зууралдан байлдаж байсан учраас давшилт нэлээд саар хандлага бий боллоо. Жоков хуруу өндөрлөгийг эзлэн авахын тулд нөөцөнд байсан 212 дугаар агарын десантын бригадыг тулдаанд оруулж бүтэн 2 цагт тулалдан эзлэн авахд тэр өндөрлөгт байсан япончууд бууж өгдөггүй тулд сардсан амирэгдэжээ. Монгол ардын хувьсгал зэргийн эс хүчнийхэн ерөнхий давшилтын үед ч халахын голын дайны явцдаа ч үрг амжилттай гүйцэтгэж байлаа. Зайсанавар өдрөдүүлсэн манай нислэгчид 1939 оны 7 дугаар сараас эхлэн эр 5 онгоцоор шөнийн нислэг хийж ганжуурсум, жинжинсүм зэрэг газарт байгаа Японы цэргийн ард талыг хамар даваанаас нисч бомбогддог байлаа. Японы 4 дугаар армийн командлагч Агисурипо 8 дугаар сарын 23-нд фронтод ирж зөвлөлт Монголын цэргийн давшилтыг зогсоож байлдааны явцад үндсэн эргэлт гарах зорилгоор сөрөг давшилт хийх тухай 23 дугаар явган дивизийн командлагч Мацубаратай тохирчээ. Сөрөг давшилтанд оролцох ангуудыг 24-ний өглөөний 6 цагт байрлан эсрэхийг даалгасан байна. 23-ны орой Монгол ардын хувьсгал зэргийн 8 дугаар морь дивизийн 23 дугаар морьт хороо улсын хил дээрх хул дуулыг эзлэн авснаар манай фронтын баруун зүгүүр найдвартай хамгаалалттай болсон юм. Хорендөрөний өглөө Монгол зөвлөлтийн цэргийн 2 жигүүрийн тэргүүн ачаадууд Номон хаан Бүрдөөний орчимд нийлснээр халахын гол улсын хил хоёрын хооронд Японы цэргийн томоохон бүлэглэлийг бүслэн авлаа. 24-ний өглөө Япончууд сөрөг давшилт хийсэн боловч амжилтгүй боллоо. Энэ өглөө Жоков Японы бүслэгдсэн хүчийг хэсэглэн услах тушаалгасноор халахын голын дайны шийдвэрлэх үе хийсэн юм. Бүслэлтэнд байгаа Японы бүлэглэлд бууж өгөх тулгын шаардах бичгийг 25-ны өглөө явуулсан боловч тэд хариу өгөлгүй ширгуур тулдсаар байлаа. Ол ширүүн тулдаан 26-27-ны өдөр хайлаастын голын урд иргэдэд элс ногоон хэмээх өндөрлөлт болж ирлээ.
28-нд ихэд Япончуудын сүүлчийн туршилт газар нь Ремезивийн өндөрлөг байсан боловч хүн чирүүн тулдааны эцэс 28-ны шөнийн 23 цагийн орчим өндөрлөгийг эзлэн авсан байна. Шөнийн байлдааны үеэр 23 дугаар явган дивизийн захирагч Камацубара үлдэгдэл хүчтэйгээ сөрөг давшилт хийж бүсэлтээс гарч чадлаа. Тэр гайластын голын орчин үлдэж хоцорсон цэргүүдийг цуглуулан 300 хүнтэй болж тулгууцсаар 31-ний шөнө 100 хүрэхгүй хүнтэй бүсэлтээс дахин гарсан юм. Халахын голын орчин бүслэгдсэн Японы цэргүүд эцсийн хүртэл тулдаж байсан. Энд бүслэгдсэн 20,000 орчим дарга зэрэгээс 200-аар хүн бууж өгснөөр тодорхой байна. (1939 оны 8 дугаар сарын 31-ний өглөөний 6 цаг гэхэд бүгд наримдах Монгол ард улсын нутаг халахын гол орчим нэг ч Япон хүн үлдээгүй байна. Дорндод Аз твийн төвд Монгол нутгийн зүүн хил дээр халахын голын дэргэд дүрлзэж яссан дайны гал алстан бүх дэлхийг хамарсан их дайны оршил байсныг хүн төрлөختөн гадарлаж байсан болов. 8 дугаар сарын 31-нд халахын голд дайн дөнгөж дуусгаад маргаашны 9 дугаар сарын 1-нд зүүн Европт фашист Германы зэрэг Польш улс руу дайснаар бүх дэлхийг хамарсан их дайны гал дүрлзэн аслаа. Иймхүү дэлхийг хуваан эзлэх гэсэн Германи, Япон, Италийн засгийн бодлого ажил хэрэг болж эхэллээ. Зүүн Европт дайн ихэлсэн тухай мэдээтэй бараг нэгэн зэрэг халахын голын эрэхт Японы 20,000 зэрэг бүслэгдсэн тухай мэдээг Тойко хүлээж авлаа. 9 дугаар сарын 2-нд Квантуны армийн командлагч Уэда гаргасан тушаалдаа эдүүгийн тулдааны утга агуулга нь ердийн хөлийн бодлоноос бүрэн ялгаатай бөгөөд ялагдах нь улсын нэр сүрийн мандах ба буурахтай үлэмж холбоотой. Япон зөвлөлтийн хоорондын нэгэн том шийдвэрлэх тулдаа мөн гэж тэмдэглэсэн байна. Тойког Корея замын цэргийн дэд командлагийн газар байлдааны ажлаа зогсоохыг Квантуны аримд 9 дугаар сарын 3-нд тушаасан байна. Гэвч 9 дугаар сарын 8-ны шөнө Японы 16 дугаар явган хороо танкын дэмжлэгтэйгээр манай 23 дугаар морд хороог хэдэн удаа атаклсан боловч 9-ний өглөө дугаар живийн хороо Хоёрт дивизион их бууны батарейн галын дэмжлэгтэйгээр сөрөг атак хийж буцахлаа. Үйл явдал үүгээр дууссангүй. Японы цэргийн командол фронтын гол чиглэлд хүчрэлдүүлэн давшилтан бэлтгэхийн хамтаар бас халахын голын байлдан болсон үндсэн районы өмнөд хэсэгт Нөмөргийн гол Мануулын районд 8 дугаар сарын 24-нөөс эхлэн шинэ хүчийг татан авчирлаа. Энэ бүлэглэлийн эсрэг 1939 оны 8 дугаар сарын 31-нд зөвлөлтийн армийн хөшүүрч Конивен Акирабыг явуулсан байна. Армийн 1-р бүлгийн командлагчийн Тэгтэг 136 тоо тушаалаар Монгол ардын хөлсөл цэргийн 8 дугаар морь дивизийн 22 дугаар морь хороо бууны батарей хоёрт сумгаар хүч нэмэгдүүлэн дайсны болзошгүй давшилтыг цаг зэрэгор Нөмөрг рүү явуулахаар шийдвэрлсэн байна. 22 дугаар морь хороо байлдааны үүрэг аваад 9 дугаар сарын 8-нд дархан уулнаас гарч 120 км-ийн морин маршийг цас бороотой цаг агарын хүнд нөхцөлд үйлдэн Нөмөргийн голд хүрэлцэн ирж улмаар Мануулын баруун урд билээр хоригдолд шийдэлээ. Япончууд 9 дугаар сарын 11-ний өглөө 22 дугаар морь хорооны үндсэн хүчийг өсгөхөөр их бууныхан галын дэмжлэгтэйгээр давшилтанд орлоо. Мануулын тулалдаан бол халахын голын дайны сүүлчийн тулалдаан байна. Энэ үед халахын голын дайныг зогсоох тухай хэлэлцээр Москвад орж байлаа. 1939 оны 9 дугаар сарын 16-нд зөвлөлт холбоот улсын гадаад хэргийн ардын комиссар Молотов Москвад зугаа Японы элчинсээ Тогонор хэлэлцээр хийж баялдаж буй цэрэг тус эзэлсэн байрлал дээр нь дайныг зогсоох тухай хэлэлцэн төгсжээ. Халахын голд 4 саргарын үргэлж исэн дайн ингэж төгссөн. Экипаж машины боевой, 3
танкистов, три веселых друга, экипаж машины боевой. Дайны талбар толзлогдсон буу зэвсгийг тоолоход 12,000 гарагийн тов, 340 пулемет, 36 миномет, 175 их буу, винтовны сум 2 сая, их бууны сум 42 мянга, ачааны машин 68, суудлын машин 19, танк 8, хоёрт 8, трактор 14 байжээ. Есдүгээр сарын 10-нд Жуков 4 сарын турш байлдсан тулдааны талбарыг очиж өөрийн нүдээр харсан юм. Хожим нь Жуков Япончуудад танк нэрэндээ тэмцэх танк байгаад харин солиогч онгоц нийтийн их бун айхтар сэрхий байсан. Японы сэргүүл Сахилга баттай их дуулууртай. Байлдаанд ялангуяа ойрын зайнд болон хориглох байлдаанд их улайрын шургуул сайн байлддаг байлаа. Баг дарга нар нь их сайн бэлтгэгдсэн үхсэхээ мэдэхгүй тулдаг байсан. Тэгвэл ахлах болон дээд тушаалын дарга нар нь муу бэлтгэлтэй санаачлаа багтай загвар болсон хуучин аргаар ажиллаж байсан юм гэж дүгнэж. Алхын голын дайнд оролцсон ангуудын ихэнх нь Япончуудаас бүрдсэн байлаа. Таоломи Манжуга улсын 18,000 зэрэг байсан боловч тэдний дотор энэ шудраг улс дайнд оролцохгүй гэсэндээ бүлэг бүлгэрийн дөрвөн зүгтх явдал гарсаар байсан. 8 дугаар сарын 21-нд Хятад Өвөр Монголын нээсэн 390 зэрэг, 22-нд 154 зэрэг, 9 дугаар сарын 2-нд 262 зэрэг, 17 дарга манай тал болж өгч. Халахын голын орчим газар дээр байлдааны ажиллагаа зогссон ч агаарт тулалдаан үргэлж ирсээр байна. 9 дугаар сарын 15-ны өдрийн байлдаан их ширүүн боллоо. Япончууд манай нис хүчний буудлын дээр нь устгаж дайнд ялагдсныхан хариуг авахар зорж байлаа. Энэ өдөр Японы 120 онгоц, зөвлөлтийн 207 онгоц оролцсон ширүүн тулдаан болсон. Энэ өдрийн тулдаанд Япончууд 19 сөнөгч онгоц, 1 бөмбөгдөгч онгоцоо, зөвлөлт 18 онгоц санаалдлаа. Ерөн дайны явцад Япончуудад 646 онгоц устгуулснаас
562 сөнөгч 46 бөмбөг үдэгч онгоц байлаа. Москвад хийсэн Молотов тоогоо нарын хэлээцрийн заалтыг хэрэгжүүлэхийн тулд баялдааны ажиллагааг зогсоох, олзлогдохсод шархадагсдыг солилцох хоёр талын цэргийн төлөөлөгчдөөс үргэлжсэн комисс байгуулахаар шийдвэрлэлээ. Зөвлөлт Монголын талаас бригад командлын захирагч Потапов, дивиз командлын захирагч Цэрэн нарт томилогдлоо. Японы талаас 6 дугаар армийн штабын дарга хөшөөч генерал Фужимото, дэд хурандаа Танака нар орсон. Хоёр талын комисс 9 дугаар сарын 18-наас 23-ны хүртэл 6 удаа хэлцээр хийж, хэлэлцээрийн үед Монгол улсын хэнийг Монгол зөвлөлтийн зэргийн галын шугамын тэргүүн эгнээгээр тогтоох, олзлогдохсдыг солилцох зэрэг асуудал тохирлоо. Хэлэлцээрийн хамгийн яригтай асуудал бол халахын голын орчим амир үдсэн Япон зэргийн ширлийг ухаж авах явдал байсан юм. Япончууд аль болох олон цогцос ухаж авахыг зорьсон боловч хичнээн зэрэг даргаалагдсан үндэ мэддэхгүй байлаа. Нөгөө талаар халахын голын районд манайхан нэгэнт бэглэлт хийчихсэн тул Японы хүүр ухах ангийг оруулахад хүндрэлтэй байсан юм. Эцсийн 10 хэсэг газарт амир үлдсэн цэргийн үлдэгдлийг ухаж авах зөвшөөрлөг Япончуудад олгосон юм. Ийхүү тус өөр 100 хүнтэй 10 баг 21-ний өдрөөс ухах ажлаа эхлээд 5 хоногийн дотор дуусгах байсан боловч энэ ажил 10 өдөр үргэлжиллээ. Хатуу ширүүн дайны талбарт зэвсэгвэрэн байлдж исэн ч Монгол зөвлөлтийн цэргийн командлал амир үлдсэн Япон цэргийн цогцсыг зөөвөрлөх
олзлогсод солилцоход ийхүү хүмүүнлэг энэрэнгүй ёсны үүднээс хандсан юм. Тэр үед Японы тал дайны талбарт 3,000 орчим хүний цогцос үлдсэн гэж тооцоолж байлаа. 1939 оны намрын тэр өдрүүдэд японочууд манай нутгаас өөрийнхөө 8,000-аад хүний цогцыг аваад Хөлийн цаана жинжин сүмийн оролцоо шатааж чандар болгосон юм. Халахын голын дан ингэж дуусч энх тайван цаг ирлээ. Жаран жилийн өмнө яг ийм нарлаг сайхан өдрүүдэд Монгол Орос нэг тал болоод Япон манжуудын эсрэг цусан урсган энэ газар шороон дээр тулдаж байсан. Гэвч хүн төрлөختөн өнгөрснөөрөө байдгүй. Ирээдүйн харж амьдрдаг болохоор туулж өнгөрсөн амьдралын түүхээс сургамж санаавч улам эвийг гэрхмэлэн амьдрах болжээ. Халахын голын дайнд хоёр талаас 130,000 хүн оролцсон юм. Япон баргын цэргийн нийт хохирол 48,600 хүн байсныг 18,000 нь алгажээ. Зөвлөлтийн армийн хохирол 25,000 хүн, үүнээс 9,000 нь буцалтгүй хохирол. Монгол ардын хувьсгалт зэрэгээс 990 хүн алагдаж шархаджээ. Халахын голын дайнд тухайн цагийн шинжлэх ухааны техникийн хамгийн сүүлийн үеийн ололт амжилтанд тулгуурлан бүтээсэн нисхэн горцоо танк бүх төрлийн артиллерийн зэвсгэлийг ашигласнараа дэлхийн цэргийн урлагийн түүхэнд онцгой байрыг эзэлдэг. Халахын голын бүх операцийн бэлтгэлийг нууцаар хийж байсан оперативын өнгөлн далдалтыг нарийн боловсруулсан цогцлбор арга хэмжээ байлаа. Энэ дайны туршлагыг дэлхийн 2 дугаар дайны жилүүдэд зөвлөлтийн командлууд олон томоохон операцид өргөн ашиглаж стратегийн гинтийн ажиллагааг хэрэгжүүлж байлаа. Цэргийн урлагийн түүхэнд дангуудаа халахын голын дайнд хоёртой танкын цэргийн нэгтгэлийг нис хүчний хамт дайсны хоригдлолтын гүнд оперативын үүргийг шийдвэрлэхэд бөөгнөрүүлэн ашигласан юм. Халахын голын дайны бүсэлтийн явцад дотоод гадаад фронтыг нэгэн зэрэг байгуулснаар бүслэгдсэн дайсны устгах ажиллагааг зохион байгуулах, гаднаас цохилт хийж бүслэлтийг сэтлэх гэсэн оролдлогыг нязаах боломж олгосон цэргийн урлагийн шин зүйл байлаа.
Оперативный маневр байлдааны жылгааны энэ хэлбэр Сталинград, Корсунь, Шевченко, Маньчжурийн операц зэрэгтэй цаашлтын хөгжил олж Зевсэд хүчний оперативын нэгдлүүдийн байлдааны дүрм зааварт тусгалан олсон юм. Халахын голын дайны операцийг удирдсан Жуков нь хожим дэлхийн 2 дугаар дайны үед түүний хам хүндийг нуруундаа өрсөн зөвлөлтийн авиаслаг нэртэй жинжин болон тодорсон. Бүгд наримдах Монгол Ард улсын нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хангалтад зөвлөлт холбоот улс хүн хүчний ихээхэн хохирол үзэж энэ тэмцэлийн гол хүндийг зөвлөлтийн дайчид үрж Зориг Баатарлагын хосгүй дуурайл үзүүлсэг Монголын ард түмэн үүнийг үеийн үед дүргэлж дурсан самж явах нь дамжиг байна. Халахын голын дайнд оролцсон Монгол ардын хөлсгөл цэргийн ангууд их ормон хамгаалах ариун үүргээ нэр төртэй биелүүлсэн юм. Монгол ардын хөлсгөл цэргийн залуу дарга нар байлдааны үйл ажиллагааг толгойлох, өдөртөн явуулах, шин зэвсэг техник эзэмших зөвлөлтийн улаан аримаас ихийг суралцсан бөгөөд Монголын ардын армийг цаашдаа бэвчин хөгжөхөд ихээхэн төлөвлөсөн юм. Ард түмнүүдийн хоорондоо зэвсэгээрэн тэмцэлдэж байсан халуун хүйтэн дайны үе нэгэнтээ дуусч аливаа маргаантай асуудлыг улс төрийн аргаар шийдэх зарчим улам бүр хэвшиж байна. Тэртээ 1939 онд зэвсэгээрэн тулдаж явсан Орос, Монгол, Японы ард түмэн өнөөдөр Аз номхон долоон бүс нутагта бат тогтвортой инх тайвны тогтоохын төлөө ягта хамтран ажиллаж манай орнуудын олон нийт ардын дипломатын журмаар ойрт нөхрөлж байна. Халахын голын дайны үндсэн сургамж нь улс үндэстнүүд харилцан ойлголцож дахин ийм хөнөөлтөд дан гаргуулахгүй вэ? Жирийн ард түмний өрх хүүхдүүдийн амин насыг дайны талбарт үүр дөрөхгүй байгаад оршно. Манай гадаад байдлаар зарчмын өөрчлөлт гардаа Монгол улс нээлттэй бодлого явуулж хоёр хөрштэйгээ тэнцвэртэй харилцах болсон юм. Олон тулгуурт гадаад бодлогын хүрээнд Америкийн нэгдсэн улс, Япон, Европын холбоо энэ их зэрэг дэлхийн нөлөө бүхий улс бүрэнтэй бүрэн чөлөөтэй харилцах боллоо. Тэр үед Япончууд Монголд байх юм байгаагүй. Тэр үеийн Монголын цэргийн тоочсон тэргийн хүч чадсан бага байсан ганцны армид ганц Монголын райсан тэрэн руу дайрах тийм зүйлээс байгаа. Бид Япончууд бол Монголд нэг үндэс усгааны гарлаа ийм Монголоидын сужим ийм болохоор бид дайртыг вариг чилвайдгүй хамтарж эвтэн найртай ингээд явахыг хүсэж байна. Бид чинь Монголын ардын хөлсгөл цэрэг зөвлөлийн улаан армийн тусламжгүйгээр бид энийг авахгүй байсан шүү дээ. Ялангуяа энэ баян цагааны нуруун дээр бол хамаг гол өөрхийн Яковлевийн танкын дэргээд тэр Федюнинскийн энэ мот Стрелковый дивиз хоёр голын нугалсан. Манай дивиз бол хоёрт морин цэрэг орох гэж тэр их их ууны сум дээрээс онгоцны довтлогоо энэ толгой дээр шин нэг хэсэгхэн газар л утаа шороо улаан гадгалсан ийм юм болж ирсэн байгаа. Победа была, как говорится, тяжелая, потери были, много мы своих друзей потеряли. Их үнээр байлжсан юм. Хамгийн гол нь Монгол улсын тусгай тогтнолыг хамгаалсан төдийгүй ахаад наашаа ирэх шаардлагагүй гэдгийг
Япончуудад бид ойлгож в чадсан юм. будущем лезть туда. Гэвч улс үндэстэнд хамгийн өнөс үений эрх чөлөө тус ард түмэнд байдгийг өнгөрсөн түүхэн сургам Жасвидийн юунаас илүү ойлгож угаарсан. Ингэж Монгол улс алсрын хүнээр 20 дугаар зуунд олж авсан тус ард түмэнд аюулгүй байдлаа улс төр дипломатын аргаар хангахлаар тодорхой алхмууд хэрэгжүүлж 21-р зуунтай золгож байна. Түүх үргэлж хэлсэн. 60 жилийн төртөө эх орныхон төлөө алтан мянган өргөсөн Монгол дайчин ирсэн алдаргав яг Монголын ард түмэн залуу юмань мартах учиргүй. Эсвэрх сум тэсрэх бөмбөгийн өдөөс халшрашгүй тэмцсэн зөвлөлт Монгол эгэл цэргийн гавьяаг ойчуй мартах учиргүй. Үнэхээр үед нэг нартай, нэг тэнгэртэй, нэг газартай. Тэр бүхэн маань эсмэн бид энэ хамгаалан амьдарч явах нь хүмүүс бидний итгэл зүтгэлээс хамаарна. Үүнийг халахын голын дайны төв өгүүлэн сануулсаар.